Сайн мэцгаано Future Japan төвийн подкастын ээлжид дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар бид хоёр арай ондоо сэдвээр ярилцъя гэж бодлоо. За тэгэхээр боо хүмүүсийн хосуудын харилцааны талаар өөрсдийнхөө мэддэг одоо энэ тэндээ сонсч байсан ч юм уу тиймэрхүү зүйлүүдээс ярих гэж бодлоо. Тэгээд таад гарцгнаас харж байгаа Япон хүмүүсийн өмнө нь бас манай нөгөө нэг сонсогчоос мань хүсэлт ирж байсан. Япон хүмүүсийн хосуудын харилцаа талаар мэдгсэн юм аа гэд комент иржсэн. Тэгээд бид тэр өмнө нь ч гэсэн жоохон бодож байсан тиймэрхүү юмны талаар яриулаас болно хүмүүс сонирхолтой байх гэд ярьжсэн. Тэгээд бид тэр Япон хосуудын ямар хөө байдгийг Монгол хосуудаас юугаар ялгаатай байдгийг гэсэн. За бас энийг бас ер нь ингээл тийм нэг жоохон явган яриануд байдаг л да тий. Одоо Япон эрэгтэйчүүд тийм гэсэн чи тийм Япон эмэгтэйчүүд ингэдэг гэсэн энэ төргээд. Тий. Ерөнхийдөө гэхдээ яг тийм нийтлэг нэг тийм юу байгаа штэ тий. Одоо тэр улсын хүмүүсийнх нь онцлог гэх юм. Жишээлбэл одоо Монгол эрчүүд гэхээр за одоо юу гэдэг ихний болцоонд бол ер нь ингээд болцож байгаа үед ингээд эрчүүд нь арай илүү гаргадаг ч юм уу тий. Тиймэрхүү нийтлэг юмнууд байгаа шүү дээ. Тиймэрхүү юмнуудыг нас ярьж өгөх юм бол бас хэрвээ цаашид Япон хүнтэй хос болъё гэж те бас бодож байгаа хүмүүс ахын бол мэдээд авахд илүүдэхгүй байх гэж бодож байна. Тэгэл хүний амьдрал хэмжээ, хүний сэтгэл хэмжээ бодохгүй байсан ч те яг тэглээ замаараа Японд хосоолох юм байж магадгүй те. Эхлээд Япон хосууд гэхээр эрэгтэй гэснээр хэлж ярих уу, эмэгтэй гэснээр хэлж ярих уу? Аль нь дээр гэж бодож байна. Болцооноос нь хэлж ярих уу? За тэгээ. Үе сатаар нь. Тэгээ те. За эхлээд ингээд одоо болцсон те. За болцсон гэдэг нь одоо ерөнхийдөө сүүлийн үед айгүй их нөгөө юу адаг болчлоо те. Онлайн нөгөө нэг тийм сайтуудаар аппликейшнэр те. Айгүй их танилцдаг болсон. Тэр нь бараг л зүгээр ингийн болцсон. Тэгэл хурим дээрээдсэн би нэг Япон таньдаг хүнийхээ хурим дээр очсон чинь ингээл тэр мэрийг хамаагүй шууд хэлдэм бэлээ. Ингээд юун дээр тийм хосуудын аппликейшн дээр ингээд танилцсан энэ төр гээд нөө түүхээ яаж танилцсан түүхэн тэрэ ярих та. Тийм. Тэгээд нэг бол амар их нэг Gokon нөгөөтгний үлээ. Omiyai тийм ингээд болдог тий. Тэднэр нь болохоор ингээд одоо жишээлбэл тийм одоо ивентүүд амар зохион байгуулагддаг. Жишээлбэл эрэгтэй 5 хүн, эмэгтэй 5 хүн тий ингээд хоорондоо ингээд юм яриад ингээд хоол идээд ч юм уу тий. Тэгээ би тэгээ танилцдаг. Тиймэрхүү юмнуудаас л ер нь амар их бас хосоо олдог. За тэгэл бус нэг юм бол тэгэл ажлын газар найзуудын тий хүрээлэл сургууль гэх мэтчлээ. Тийм гэхдээ харьцангуй одоо Монголыг бодоход найзуудын хүрээлэл ч юм уу гадуур одоо нэг хоол идэж ууцаж танилцсан гэсэн юм айгүй бага байдаг тий. Тий. Одоо жишээл ингээл монголчин одоо жишээл юу ч гэдэг нэг лаунж ингээд суудсан чинь хажуудлын ширээнээс нэрээ танилцээгээ тэгээ танилцдаг ч гэдэг юм уу тий. Тим юм Японд л байхгүй хаа. Бараг эсвэргээрээ бараг тэгээ хүрээд ирэх юм бол бараг өрсөн үнээс нь айх баха. Харин тий. Ерөөсөө нэг тийм төсөөл имиж байдаггүй тий. Одоо нөө гудамжаар явж мавж байхад дууд ч юм уу тухайлцаа бүр байхгүй. Тэгэх юм бол айхалтай. За тэгээ болцоход эхний болцоон дээр за би болохоор яг нөө юуг нь л ярих гал байна л да амар санхүү энтриг л амар ярих гал байна л да. Тэрийг яриа тий. Тэр нь бол эхний болцоон дээр Япон яадаг вэ? Хүнээсээ болдог байхаа. Би нэг YouTube-д нөгөө интервью өгж ороод яг тэр талаар ярьж исэн байхгүй юу. Тэгээд тэр талаар ч яг хуу Японд ирээд хамгийн одоо гайхажсэн 5 зүйлээ хэлээч гэд асуугаад тэгэхээр нь би одоо нөө эрэгтэй эмэгтэй хүмүүс тооцоогоо хувааж хийдэг. Тэр нь айгүй сонин санагдсан гэсэн нэг тиймэрхүү юм ярьсан чинь хүмүүс японочууд тэр айгүй баг 80,000 юутай яаста нэлээд том ютуберээс ахгүй тэгээд доор нь бүр айгүй их комент ирсэн. Тэгсэн чинь одоо нөө шовагийн үе гэж ярьдаг ч тийм Япон шовагийн үе, хэйсэй үе, одоо тревагийн үе гэж болчих тийм. Шовагийн үеийн хүмүүс бол хизээч эмэгтэй хүнээр гаргуулж байгаагүй. Яг цаа. Тэр үед яг нэг бабл гээд тийм нэг эдийн засгийн бүр амар болохоор хөгжилтэй байсан болохоор. Тэгээд тиймэрхүү комент ицсэн байсан. Тэр үед нэрээ тийм гэсэн юм байна. Нөгөө нэг эрэгтэйчүүд нь одоо нэг болцоонд явахдаа эмэгтэйгээ ингээд өөрийнхөө машинаар тосч авахгүй бол бараг тэр нь ингээд амар тийм эрэгтэй хүний хувьд ингээд жоохон
жоохон доожоогүй гэх юм уу тэгж харагддаг гэсэн шүү дээ. Шова гэж ойлгохгүй хүмүүс байж магадгүй тийм ээ. Шова гэхээр хэдэн он блэ 1900 хэдэн оноос 1988 он хүртэл ямарчсан 88 оноор дуустдаг санагдаж байна. Нэг 50 60 хэдэн жил үргэлжилсэн. Тэгэхээр 88-аас 60 эдэх хасгаар тий яг л тэр нөгөө тэр үе 1900 20-ээс 80 он хүртэл юм уу? Тэр үеийн Японы эдийн засаг нөгөө маш хурдан хурдцтай сэргэж маш одоо нөгөө одоогийн Япон бүрэлдэн байгуулагдсан он жилүүд. Тэгээ тэрнээс хойш болохоор 1989 оноос хойш байна уу да Хэйсэйгийн үе гэж нөгөө Япон толлаараа өөрчлөгдсөн байгаа. Япончууд юу юм бэ шүү? 1926 оноос 1989 он хүртэл гинэ. За 1980 энэ хугацааг болохоор Шовагийн үе гэж хэлдэг. Тэгээд тэрнээс хойш 90 оноос 2019 он хүртэл лөө 19 он хүртэл Хэйсэйгийн үе гэж хэлдэг. Тэгээ одоо дахиад Рэва гэж шинэ он тоол нь эхлээд өрөвдөг жилдээ орж байгаа тийм. Тийм болохоор одоо тэр 20-ээс 80 эдэн оны үеийн одоо хүмүүс нь ерөөсөө одоо эмгтээгээрээ даалгадаггүй байсан гэж тэр миний орсон YouTube-ийн бичлэгний доор нилээд өнд яг тэгж бичсэн байсан. Тэгэхээр тийм юм байна да гэж бодоод тэгээд тэрнээс хойш Японы эдийн засаг чинь нөгөө нэг хөөс нь хагараад тэгээд нэг жоохон тэр үе шиг баян дэлбэрсэн тийм ээ үнэлтэнд орсон. Одоо ер нь жоохон зогсон байдалтай байгаа. Тэгэнгүүт жоохон хүмүүс төлбөрөө хаваадаг одоо орж эхэлж байгаа. Тэгвэл Монгол тхүүл одоо жоохон шоува дээр л явж байгаа юм байна да гэдэг. Тэгээ Монголд төсөөлөд яадаг болсон юм болоо. Гэхдээ бараг л ер нь бараг 50 юм болоо ямар юм болоо. Одоо ерөөсөө сайн мэдэхгүй байна ямар болсныг нь Монголд. Намайг ямарчсан 10 жилийн өмнө байхад л ямарчсан эхний нэг ганц хоёр болцоон дээр бол ер нь л эргэтэй л тэгээл амар их яадаг гэсэн шүү дээ. Кино мэн үзэхэд хоол итгэхэд. Ер нь манай Монголын залуучууд айгүй хөрхэн даадаг гэхгүй. Тийм тийм. Тэгэхдээ Японы одоо бүх одоо анхны болцоо бүх биш тийм 50% тэгээд ийм байх. Үнэхээр хүнээсээ болдог тийм. Тэгэхээр ямар ч хувааж төлөх гэсэн ойлголт бол тийм сонин содон зүйл биш шүү гэсэн юм хэлдэг тийм. Тийм. Тэгээд одоо нөгөө зарим нь яг хувааж төлнө гэдэг чинь бас болж штэ. Ингээл одоо юугээ билээ ингээ хувааж төлнө. Тэнгүүд ингээ зарим нь ингээ яг өөрсдийнхөө эзэн ямиг бас төлнө гэхлээр бас тэр нэг бодлын амар л да. Яагаад гэх юм бол одоо жишээлбэл тийм эрэгтэй нь ингээд үнтэй юм ингээд захиалсан байна штэ. Тэнгүүд ингээд тэрийг ингээ хувааж төлнө хэрэг чинь амар одоо бүр алдагдaltaй гас тэ тий бараг эсрэгээрээ бидний хувьд юм тий нэгнийх нь хувьд тийм болохоор бараг эсрэгээрээ шууд өөрсдийнхөө захиалсан ямиг төлжүүл илүү амарч юм шиг санагдаад тий. Тийм хуваах гэхээс илүү ерөнхийдөө тэгдэгтэй Японд нөгөө нэг өөрсдийнхөө гэсэн юм байдаг тий. Тэгэл хоолны газрууд нь ч гэсэн тусдаа төлөх үү, хамт төлөх үү гэж асуудаг тий. Зарим газрууд. Тиймэрхүү байдаг шүү. Тэгээд за тэгээд 2 дахь 3 дахь болцооноос эхлээд ер нь өөрчлөгдсөн юм болоо яа гэм бол. Тийм бол. Бараг юу яах вэ? Эхлээд одоо тий ярилцах байх. Эсвэл тэгэл нэг би нэгээ жоохон харсгээл нэг хүүхнүүд нь ингээл худлаа төрөвчөө гаргаал тэгэнгүүт нөө хэрэггүй гээл тэгэнгүүт за болох юм уу баярлаа гэл нэг тиймэрхүү юм хийдэг шүү дээ. Нэг бол бас яг бас ингээд хуваах гэхээсээ илүү миний хувьд хамгийн смарт одоо юу нь болохоор тооцоо арга энэ нь болохоор ингээд одоо жишээл ингээд хоолыг ингээд жишээл за эрэхтэн даацлаа тий. Тэнгүүд дараа нь ингээд нэг музей үзэх байла тэнгүүд тэрийг нэмэгтэй нь гаргадаг ч юм уу тий. Тэгэж явах юм бол бас арай яг төлбөр нь ойролцоо авах юм бол тэгэх юм бол тэр нь хамгийн одоо ухаалаг юм шиг санагдаж байна. Тэгэхгүй ингээл юм болгон дээр ингээл хоёулаа төрүүлж гаргаал. Тийм ингээд жоохон тийм хүүтэн юм шиг санагдав. Тийм болохоор тэр нь илүү зүгээр тэгдэх асуудал айгүй харагдаад тийм ба ингээл одоо жишээл ингээл юунд урд ингээл тооцоо хийж байгаа хүмүүс энэ төр за тэгвэл чи дараагийнхыг нь яачих энийг би төлчээ гээл тэгж амар хэлж мэлээд тээ. За төлбөрийн асуудал дээр юм байт юм ээ. За өөр одоо тэр юуны тэгээд бас Японд бас юу юм блэ яг харилцааны юмн дээр болохоор ингээд за эхний дэйт бол угаасаа ингээл нөгөө нэг юу ааш тээ зүгээр л ингээл уулзаалны хоолнд ордог ч юм уу амар их нөгөө юу усан паркаар амар их явдаг те. Сүйд явдаг гэж тийм. Тэгээд бас амтны үрээлийн тэрээр айгүйх. Ер нь яг нөгөө дэйт хийдэг газрууд нь те. Нэг амтан нөгөө загас махсаа үзэх кино үзэх ч юм уу те. Гэтэ кино үздэг үү? Надад баг байж магадгүй. Яг эхнийх дээр бол байгаа.
Тийм тий. Гэтэ ерөн сүүлийн үед манай Монгол аяг их кино үздэг шүү дээ. Японд ч их кино үзэх. Баг тий. Аяг кино Нэг үзэх. амар алдартай нэг аниме юм уу? Тиймэрхүү юмнууд нь л аяул юу юм гэхээс тий. Тийм баг. Тийм. Тэгээ ерөнхийдөө бол тэгэл нөгөө сонирхлаараа өөрсдийнхөө сонирхлын нөгөө шүмээ гэж яар. Гэхдээ хоббигараа нийлэх юм байх юм бол тэрийгэ хийгээл. 2 дахь 3 дахь болзоон дээрээсээ юм уу ингээд яг юу юм уу яадаг юм шиг байна. Сайн байна. Гэтэ Япон улсууд ерөөсөө ингээд одоо Монголд ингээд заавал нэг одоо сүүлийн үед одоо яадаг болсон болоо. Ингээл үерхэн мэрхий гэж хэлдэггүй шүү дээ. Тэгж жагаад ингээд урсгалаараа явж байгаа үерхэн сайн явж байна. Яг тэр юугаа алдахгүй байгаа ч тийм юугаа алдахгүй нөгөө дараалал алдахгүй. Одоо тэгээд үерхэн энтер гэхгүй ингээл ер нь урсгалаараа ингээл үерхэгцэн байдаг энтер гэж ярьдэн штэ. Тэнгүүд Японд амар санаа миний санаа гэж бодсон ингээд заавал эрэгтэй нь ингээд эмэгтэй ч юм уу ингээд нэгнээс асууж ээж яг ингээд үерхэх юм блэ. Тэг ингээд яг скиатэ кудасай гэдэг юм уу те скидис гэдэг яг би чамд одоо сайн надаа үерхэж гэж яг хэлэх бас хэлүүлэх те тэр нас амар чухал юм санагдсан. Зарим ингээд Япон найзуудтайгаа тийм хэлдэг те. Яаха. Тэгэл Япон найз охтуудын энэ хараад хаад ингээл надаас ерөөсөө тэгэж үерхэн энэ төр гэж гуугаагүй. Тийм болохоор бит хоёр одоо үерхээгүй байгаа энэ төр гэл тэгээд тийм билээ. Яг тийм урсгалаараа бас явдаг хосууд ер нь жоохон цөөхөн юм шиг байгаа. Яг тэр нөгөө нэг хэлүүл одоо яг асуулгаж ээж тэгээ яг тийм үгүй гэдэг хариугаа яг хэлж ээж яг дараа нь яг баттай үерхсэн болдог юм шиг санагдсан. Тэр нас жоохон хүүхдтэй юм шиг бас жоохон нэг тиймэрхүү. Гэхдээ бас нэг бодлын айгу бурхан олгоцсон тийм. Яг зөв. Амар зүгээр тий. Гэхдээ бас хэлүүлэх чинь гоё штэ тий эмэгтэй хүмүүс. Тийм тий. Өөртөө хэлсэн чи яах вэ тий. Одоо бол нэг заавал нэг тэгэж дээр үе шиг заавал эмэгтэйгээсээ эхэлнэ ч гэдэм үү тийм. Эрэгтэйгээсээ эхэлнэ гэдэг байх болсон тий. Тийм тий. Тэгээд тэрний дараагаас бас амар үе шаттай мөлий. Эхлээд ингээд хөтлөн судалсан байна. Эхлээд ингээд тэгээ гараас нь ингээд хөтлөн. Тэнгүүтээ дараа нь болохоор шууд урал дээр нас үнсэхгүй. Эхлээд хазар дээр нь үнсэх юм шиг үлээ. Тэгээд дараа нь урал дээр нь үнсэх. Тэгээд яг нэг step by step те. Яг дараалтаагаар явд юм блэ. Тэгэхгүй бол одоо манай Монгол залуучууд энэ дээрээ Японы найз охинтой олё гэж бодож байгаа бол шууд яах юм бол баг нөгөө зэн гайхах шүү. Энд одоо юу болоод байна. Гэтэ яг нөгөө хүнээсээ л тусгаална л да тий. Хүнээсээ нөгөө нэг гэтэ яг цэвэр Япон эцэмхий Япон байл бас гайхалах. Тэгтээ нөгөө юу гэдэг юм Монгол өөрсдөө өргөж гин гэдэг. Монгол хүн юм байд юм байна гэж бас тийм ээ. Дуртай байж магадгүй тий. Тэгээд миний бодлоос юу юм блэ? Япон эмэгтэйчүүд бас амар даалгах амар дуртай санагдсан надад. Тэгэл ингээл амар ингээл заримдаа одоо жишээл ингээл хоолны газар мазар сууж байгаад ингээл хажууд талын Япон эмэгтэйчтэй ингээд яриан сонсогдсон шүү дээ. Тэгэл тэнгууд ингээл амар сүртэй ястаа нэрээ юу агаад байгаа юм да. Юу л надаар гаргуулад байгаа юм да гэж мэгэл бүр ярьсмээрээ хажууд. Тэгэл эдгээр чинь бас ингэж боддог байсан юм уу гэл. Тэнгүүтээ нөгөө нэг яг нүүрэн дээр болохоор тэртэй болохоор үгүй бараг л би гаргана гээл. Яг мөнгө төрч ярьчаал зогсоод байдаг тий. Тэгээд Япон хосууд бас юу юм бэлээ. Хоёулаа нэг дээр Япон хүний юун дээр ярьжлаа. Харилцаад нэг анхаарах зүйлс дээр ярьжсэн баха. Тэрэн дээр нэг ер нь ингээл жоохон хүүтэн гэх юм уу яг хэдийн ингээд яг хосолсон ч гэсэн ер нь бас яг ярих юм байна тий. Яг жоохон яг л нөгөө гэр бүлтэйгээ яаж одоо жишээлбэл нөгөө нэг гэр бүлийнхаа хүмүүсийг нөгөө байрныхаа батлан дагч болгодгоо гэдэгтэй адилхан тий мөнгө зээлдэггүй гэдэгтэй адилхан. Тийм жоохон бас тийм Монгол улсуудтай харьцуулах юм бол жоохон тийм хүүтэн юм байдаг тий. Байдаг тий. Нэг юм өөрийнхөө тэр тэгтээ зөв талаас нь харж олно. Харах юм бол өөрийнх нь орон зайд орохгүй гэсэн үг тий. Орон зайд орохгүй нөгөө тий орон зайг даахгүй гэсэн юм бас байгаа. Нөгөө талаар жоохон бидний нөгөө нэг монгол хүмүүсийн халуун дулаан одоо нөгөө харилцаатай бидний зүгээс харахад жоохон хүүтэн байдаг тий. Гэтэ Японцод өөрсдөө тэрийг хүүтэн гэж юусоо боддоггүй тий. Яг ийм байх стайл гэл хувь хүний орон зай талтахгүй гэсэн байдалтай байдаг хизээч.
эхнэр нөхрийнхөө гар утсыг нь хизээч үздэггүй тий. Нөхрийнхөө нөхрөн эхнэрийнхээ гар утсыг ерөөсөө үзэхгүй тэгэл найз охин найз залуу болвол бүрч тодорхой хизээч хизээч утсыг нь үзэхгүй тэгэл бараг л тэгэл бас нэг амар тэгэж хойноос нь одоо юу гэдэг хинтэй байна хаана байна энтергээд бас нэг тэгэж амар мөшгөө дээдгүй юм шиг санагдсан. Тэгэл уусаа нөгөө хүн згсэндээ гарч явахдаа маш тодорхой хэлдэг. Яг би тийшээ уулзлаа. Тэгээд тэдэн цагт буцаж ирнэ ч гэдэг юм уу те. Тэгээд яг хэлээд бүх юм тодорхой байдаг болохоор нөгөө нэг хүлээж байгаа хүн згсэндээ тэгэл за гэл те. Тэгээ яг анханасаа бүх юм хэлцдэг. Тэгэл тэрнийх нь яаж нэг гэж асуух чагаасаа тий шаардлагагүй юм чинь тэгэл нэг тийм жоохон юм нэг юм кул харцаатай. Тийм тий. Нэг бодлын айгу амарч юм шиг мөртөнлөө нэг бодлын жоохон хүүтэн дөө тий. Тий. Би эндээ жишээлбэл одоо хичнээн зузаан болж дундаа орсон ч гэсэн нөгөө баярлалаа уучлаарай гэдгээ ерөөсөө хэлхээ одоо болдгоо ч юм уу тий. Тэгээ манай монгол залуучууд сүүлийн бас тийм байгалах л та сайн мэдэхгүй байна. Тэгээд одоо нэг жижиг юм хийж өгсөн ч гэсэн баярлалаа гэж заавал тэрийг хэлдэг. Нэг жоохон юмн дээр ч гэсэн уучлаарай. Тэр тэгтээ нөгөө нэг айгуу зөвтэй. Нөгөө нэг соёлын одоо хос гэхээсээ илүү нөгөө соёлын юм бас нэлээд байгаа хэрэг. Япон угаасаа нөгөө нэг тийм мэдчилгээний одоо тиймэрхүү баярлалаа уучлаарай гэсэн тиймэрхүү үг айгуу хэлдэг болохоор ер нь хичнээн хос болсон ч гэсэн ерөөсөө алдагддаггүй. Манай Монголд бол тэгэл баг нэг юм аяг угаагаад өгөнгүүт баярлалаа гэх юм бол юу ирдэ бэ? Харин тийм тий аяг угаас баярлалаа гэх юм бол баг гайхам тий. Тийм болохоор ямар ч сан хос олон гэсэн тэр нөгөө хүнлэлээ ерөөсөө одоо алддаггүй хэлтэй тиймэрхүү юм ерөөсөө алддаггүй тийм байдаг. Тийм амар өөрчлөгдөх юм юу гэдэм юм болоо. Ер нь ингээл яг хөө мэдээс нөө одоо ирээдүгээ яг хөө төлөл одоо нөө тиймэрхүү юм илүү яриан гүнзгий болох ахaltaа гэснээс одоо энгийн найз байснаас хос оллаа гэд бүр тэгтлээ амар бүр ингээл амар бүх юм ингээл өөрчлөгдөх юм айгу бага юм шиг санагдаад. Тийм шүү те. За Япон хосуудын хувьд тийм байт юм байж. Одоо жишээлбэл Япончууд жишээлбэл хин нэг нь одоо эрэгтэй эмэгтэй айл нэг ингээ гадаад хүнтэй одоо хосоолно штэ те. Тэгэхэд одоо ямар байд юм бол за жишээ авал Монгол хүнтэй одоо хосооллоо гэхэд ер нь бол хараад хахад ингээд Монгол эмэгтэйчүүд Япон эрэгтэйтэй айгуу сайн цогцдог юм шиг санагдаад байна. Цогцоход илүү амархан гэх юм уу? Арай илүү эрэгтэйгээ одоо тий юу? Үгүй эсрэгээрээ. Гэрээ юу? Тэнгүүд эсрэгээрээ ингээд яг Монгол эрчүүд Япон эмэгтэйтэй гэхээр миний бол ойр тойронд нэг байхгүй. Ер нь айгүй ховор. Яг Монгол эрчүүд бол яг л Монгол эмэгтэйгээл гэдэг юм шиг санагдаад. Нэг Япон эмэгтэйг нэг одоо юу гэх юм найз охинтой олмоор энэ төр гэж бол таалагдлаа энэ төр гэж бол нэг сонсогдож байгаагүй тий. Би бас өнөөдрийн кастараа зачин уриул гэж бас бодохгүй яг одоо ирэх чаас юм уу тэгэл нэг юм залуу Япон найз охинтой залуу байвал гэл батсан ч өрөөс толгойд орч ирэхгүйсэн. Тий. Харин тий ер нь бол яг ганц хоёр байх хувьд бол байгаа. Гэхдээ айгүй цөөхөн. Тэгээд тэднэр нь ингээд бүр багасаа Японд яцсан ч юм уу те бүр ингээд Япон соёлтой болсон. Бараг эсрэгээрээ ингээд Монгол эмэгтэйчдээс лөө Япончуудтай ингээд харьцсан илүү өөрт нь амар байдаг те. Тиймэрхүү эрчүүд энэ төр илүү олон. Тийм. Тэрнээс биш яг ингээд саяхан одоо юу гэдэг те жил 2 жил болоод яг Япон найз охинтой болсон хүн гэхээр бас ер нь жоохон эрчүүдийн хувьд жоохон юу юм шиг байгаа маа жоохон юу нь болтгоо юм бол те. Гэхдээ миний хувьд болохоор бол нэрчүүд Япон эмэгтэй хүмүүстэй гэрлээсэ гэж айгүйх боддог. Тийм үү? Тий. Одоо манай Японч тэр Монголч тэр жоохон нөгөө гэрээхээ эцгийг эцгээр яс байдаг болохоор нөхрийгөө дагаж явдаг юм байдаг. Тэгэнгүүт тэр хүмүүс ч Монгол руу явах Монгол гэсэн гэж. Энэ тийгсэн. Тий одоо нөгөө манай монголччин сөүлэв нөгөө цуусан артил энэ төр их байгаа болохоор эмэгтэй хүн одоо яг Японд суучих юм бол Японд яг буцаад авахгүй тий. Өндөр штэ тий. Нөхрийгөө аваад Япон нөхрийгөө аваад Монгол явах эмэгтэй баг айгу ховор штэ. Тийм болохоор харьцангуй Монгол эрэгтэй хүмүүс Япон эмэгтэйтэй гэрлээд Монгол руу аваад
явах юм бол айгүй гоё nice гэж боддоо. Тэгтээ зөвхөн Монгол Японоор ч одоо хязгаарлагдахгүй гадаад манай Монгол залуучууд гадаад ихнэр аваад гоё Монголд аваачих юм бол тийм. Тэгээд өөр бас гэх юм бол нөгөө нэг юун дээр ингээ гадуур мадуур одоо хосуудыг ингээл яалах гэдэг штэ. Тэгэл харангууд амар санаа ингээл эмэгтэй нас ингээд супермаркетаас авсан амар хүн түнд юмнууд ингээд байсан. Тийм хүн юм авдаг. Эрэгтэй нь ингээд юу ч ингээ бариагүй ингээ зүгээр баг уцаа оролдоод хаяа явж идэг. Хүүхд мөхтэй юм хүнд юм өрцсөн те явж идэг те. Тий. Тэрийг харахаараас жоохон хантаа хараад амар гайхчихсан. Энэ нөхөр нь биш яхаа гэл ингээл бодоол тэгэл ингээ харж ангууд яг л нөхөр нагаа юм чам. Тий. Тэр тал дээр жоохон яг монголчуудаас харах юм бол жоохон хүүтэн юм шиг бас харагдчих магадгүй те. Гэхдээ ерөнхий бол нэг тийм байж магадгүй. Гэхдээ бас дахиад хүнээсээ олно гэлээ. Тий, яг зөв. Тэгэл ер нь ингээл нөгөө нэг одоо гадуур дотор явхад ингээл хүүхдүүдээ арчилж халамжлах ч юм уу те. Тэрийг бол тэгэл ихэнх нь эмэгтэйчүүд ээжүүд нь л хийж харагдаж байгаа. Ерөнхийдөө бол тэгэл гэр бүлийн хувьд ч гэсэн те. Гэхдээ одоо нөгөө гэр бүл болчих юм бол одоо эхнэр нь ажиллаж явах юм бол бүх юмаа бүр ста нэрээ 50-50 бүр амар тодорхой 50-50 хуваад юм билээ. Манай ажлын Японы эмэгтэйчүүд бүх ихэнх нь нөгөө full time-аар ажиллаж байгаа нөхөр нь гэсэн full time-аар ажилладаг болохоор гэрийнхээ ажил, санхүү бүх юмаа бүр яг 50-50-аар нь хуваадаг. Тэгэнгүүт тэгчингүүт харин эсэргээрээ манай Монгол эмэгтэйчүүд чи ажиллаа чинь амар мундаг тийм 100% үрж явдаг штэ. Тэгэнгүүт Японы эмэгтэйчүүд чи ажил хийчихэнгүүт амар одоо нөгөө бүх юмаа ингэж юу яах эрхтэй болчт юм уу одоо яа тий. Манай ажлын Японы эмэгтэй л амар одоо юу яасан хүчтэй байсан. Одоо юу гэдэг тий гэрээхээ би болол хизээч аяг тав угаах юм хизээч угаадаггүй гэдэг ажлаа хуваагаад тавцсан. Миний гэрт хийх ажил зөвхөн хоол хийх, оройны хоолоо хийх, тэгээд хүүхдийнхээ нөгөө бентодэ ланч боксыг бэлдэж тавих тэр тэгээд манай нөхөр болохоор гэр цэвэрлэг аяг тав угаадаг. Тэгээд бүр тэрийг ерөөсө хөдөлдөггүй мэлээ тэрийг. Яг нэг бодлын тэгээ хуваацсан амар л та яа гэх юм бол ингээл бас адилхан хоёулаа ингээ ажиллаж байгаа тийм тохиолдолд ингээл нэг нь тэгэхээр одоо гэрийнхээ ажлыг хийн гэхээр чинь бүгдийг хийн гэхээр чинь амар бас харьцангуй тийм болохоор бүх юм тэгж 50%-аар тэгвэл амар л та тий. Орлого нь ч одоо 50%. Тэгэл мөнгөнийхөө тооцоо моцоо хүртэл мөнгө бүх юм барих уу гэл бүх юм ингэ. Манай нэрээ юу ингэдэм билээ шүү дээ. Япон ус биш л тий. Тэгтээ бас зарим бас Япон усууд юм байж магадгүй. Манай ажлын газрын хятад саяхан гэрэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь яаж юм гэдэг тэгсэн чинь энэ ихтэй бараг гэрлэхээсээ өмнө үерхдэг багтаал юм байсан. Ингээд юуныхаа дахиад хоёлаа мөнгөлөө яваад орсон шүү дээ. Мөнгөнд дуртай. Зүгээр. Тэгээ мөнгөтэй подкастуудыг та нар минь маш амтархан сонсож байсан бидсэн шүү. Тэр юм болохондоо мөнгө оруулж ярина. Тэгээд тэр болохоор ингэдэг гэсэн ингээд найз залуу нь одоо тэр үед найз залуу байсан хгүй. Тэгээд одоо гэрэлсэн. Тэгээд найз залуу нь болохоор өөрөөс нь ингээд арай илүү мөнгө олд юм байна л та. Уусаа гэтээ тийштэй эртвээ чинь уусаа яаж чадсан илүү авцаа штэ. Тэгээд тэгсэн чинь ингээд тэр хоёр байр нь 11 мянган yen байна л да. 110 мянган yen. Тэгээд тэгэнгүүт тэр юу найзлуу нарай өндөр цалин авдаг болохоор найзлуу нь байрныхаа мөнгийг 7 мянган гаргадаг. Маа дээр хятад болохоор үлдсэн 4 мянган гаргадаг. Тэгээд тэгэнгүүтлээ маа дээр хятад юуг нь тэр одоо нэг арай баг гаргаж байгаа штэ тий. Тэрнийхээ оронд гэх юм уу да. Гэрийнхээ ажил энэ хийд юм бэлээ. Тий одоо тийм зүгээр юм байна. Гэрээ ажиллалт юм хэцүү юм биш штэ. Тий зовлон биш. Тэгээд тэр найзлан ихтэй нэг хоолоо идэг. Тэгээд тэрнээс бусад одоо угаах, тэгэл цэвэрлэх, мэвэрлэх тиймэрхүү юмнуудаа тэгээд хийдэг. Тэгээд юу аачдаг, болцдог гэл. Тэгээд би бас яажсан. Тэгээд тэр чинь тэгээд бас амар жоохон харьцангуй биш юм уу гэдгсэн чинь угаасаа цалин адилхан байсан бол яг ингээд 2 хувааж олно. Тэгэхгүй ингээд цалин ондоо юм чинь угаасаа яг 2 хуваа ихэр чинь өөрөөрөө чадах юмар л яаж тийм яг зөв. Тэгээ харин арай баг гаргаж байгаахан оронд ингээд одоо гэр орныхоо юмыг ингээд цэвэрлж юу адаг, авч явдаг гэх юм уу та. Өөр анхнаас амар тодорхой амар тийм баад харин тэгээ ер нь яг бас тэгээд
ер нь анхнаасаа л айгу тодорхой байх юм бол айгу амар тий. Тийм Тэгэхгүй Монгол бас нэг бодлоо ингээд гэр бүлийн хэрүүлэн дээр айгу их гардаг юм шалтгаан болохоор ингээд чи ингэсэнгүү би ингэсэнгүү гээл те. Нэг бол би ингэж одоо их ажиллаж гин, би ингэж гэр орон цэвэрлэж гин тэгж хаад чи одоо ингэсэнгүү гээл те. Тий. Тэгэхээр ерөөс анханасаа чи тэгэнд би ингэн гээл яг тодорхой олдох юм бол тэрэн дээр ерөөс ямар ч асуудал үүсэхгүй юм шиг. Уус нөгөө хийх юм тодорхой байгаа. Тэгээд нэг бол бас миний бодлоор Япон хосуудын хоорондох тэр харилцаа нь ингээд бас нэг бодлын тэгтээ жоохон юу л дээ те. Жоохон кул юм шиг мөртлөө ямар ч нэг асуудал гараад хань баг тий. Тийм тий. Тэгэл нэг асуудалч гэжтэй ингээл амар хэрэлдэж муудалцахгүй мөртлөө дотроо ингээл бодоол тий. Яг тэгдэг тий. Бүр ихнэр болцохороо тий. Анханасаа тэгж ярилцаж явах эхлэнгүүтээ одоо нэг юм юу гэдэг чинь Монгол хүмүүс болохоор ингээд шууд хилээд тий хэрэлдээ тий очтой Япон хүмүүс болохоор ихнэрүүд болохоор хилдэгөө дотор нуугаад тэгээд идэг нөхрөөсөө айгүйх юм нуудаг модаг гэлтэй. Тэрийг чиний бодлоор юу гэж боддог вэ одоо ингээд яг юмаа хилээгсэн юмаа ингээд шууд хилчих чаддгүй штэ. Ер нь яг хосуудын харилцаач гэлгүй ер нь тэгэл японочууд шууд ингээд юм хэлдэггүй. Миний хувьд бол хэлээсэй л гэж боддог. Гэтэ тэр хүмүүсийн хувьд ч юм уу өөрсдийнх нь ингээд магтсан шингэсэн замнанд байгаа болохоор бүр яалтчгүй л байх. Гэтэ баг багаар өөрчлөгдөж байгаа хаа. Тэгэл хэлэх юм бол айгүй ингээд үгээ сонгож ээлдгээр тэгж хэлдэг тий. Тэгмээд жоохон тойруулц хийгээл. Ээлдгээр ингэж хэлж байгаа мөртлөө нэг ингээд цаагаараа ингээд ерөнхий утгыг нь харахаар нэг юм байгаа юм бол энэ чинь надад нэг юм хэлээд байгаа юм биш үү? Ажил дээр ч гэсэндээ хос ярилцаа дээр биш. Нэг юм хэлээд байгаа юм байна шүү гэж хүлээж авдаг. Тэгэхээр одоо тэр ээлдэг үгээрээ байна уу? Ямар үгээрээ байна уу? Ямар ч зүйл нь хэлжээвэл болно. Зүгээр бонцод өөрсдийнх нь занан тийм биш. Болохоор айгүй дотроо бүр айгүй гүнзгий хүмүүс шиг санагдчих бүр дотгошоогоо тий. Тийм тий. Ерөөсөө одоо ингээл амар олон жил Японд амьдарсан цаа одоо хүртэл яг японочдын дотроо яг юу бодож явдаг. Яг ямар хүмүүс гэдэг би одоо хүртэл ялгахгүй тий бүр таашаа амар гүнзгий тий. Яг нэг иймэрхүү юм байна гэж бодоо явангуу дахиад нэг өөр төрлийн өөр хүн гараад ирнэ. Тэгэл чи одоо юу вэ? Ийм биш байсан юм уу гэл. Айгүй ингээл илдэг юу яаж онготой дахиад одоо өөр одоо ситуац айгүй сайн хувирдаг тий. Хувирна тий. Өөр тэр хувирдаг нь бүр амар сонио айгүй тийм гайхмаар. Тийм болохоор хоёлаа нөх хосынхаа харилцаанаас хайлаад явчих шиг. Тэгээд би бинийхээ тэр нөгөө нэг говийн бас орон зайд юусаа халддаггүй тий. Тийм. Одоо нөгөө бүр хитрхи одоо гүнзгий болохоор одоо яад юм байгаа тий. Айгүй тийм юу байдаг амар миний хувьд бол айгүй амар ингээл хоорондоо гадагшаа одоо дэйт хийхээр гарах ч юм уу нөгөө цагаа хоорондоо зохицуулах ч юм уу тий. Тэр мөр юм эртнээс айгүйх төлөвлөд тэр өдөр хизээс сүүл байдаг шүү тий. байгаа вэ гэл бүр ингээл юм ажлын appointment хийх цаа юм шиг л бүр хизээ завтай вэ хизээ тиймтэй гэл тэнгүүд тэр өдөр тэдэн цагаас тиймтэй тэр тусаад тиймтэй гэлээ за тэгвэл бид хичэм хичээгээл бүх юм амар альбиасны тэгэл цагаа таарууллаа тийм. Нэрээ хосуудаа зориулж юу хахад нэг гоё аппликейшн санал болгоход time tree гэдэг тийм нэг юуны одоо хосууч гэлгүй найзууд нь тэр нэг юугээ одоо тэр schedule нөгөө шеэрлдэг тийм аппликейшн байт юм лээ. Тэрүүгээр Япон хосуудаас амар их хоорондоо юу адаг гэсэн. Одоо уусаа ингээл нэгэнгөө ингээл би одоо тиймтэй иймтэй гэж яриад харж уусаа мартын штэ нөгөө хэлсэн. Тийм. Тэгэнгүүт тэрийг ингээ өөрийнхөө schedule-ыг тэр ингээ юунд ингээ хийчин бүр ингээд сараар нь ч юм уу те жилээр ингээд хийчих. Тэгэнгүүт тэрийгээ ингээд тэр шеэрлмээр байгаа хүндээ ингээд линкээ нөгөө шеэрлчин. Тэгэнгүүт нөгөө хүний чинь скежюл нь чамд харагдан чинийхс нөгөө хүнд чинь харагдана. Тэгээ тийм бас аппликейшн те. Өөр бас чоосэй күн зүйлүү байх юм уу? Янз бүрийн тийм хуваар тааруулдаг аппликейшн үнэ. Гүнээрээ сони юм а те. Одоо тэгээд тэр юунд нь ягаад хүртэл ийм одоо бизнес гараад ирсэн биш те. Аппликейшн энэ төр. Тэгэхээр завгүй амьдрал тохироод
Гэтэ уул нь бас нэг хитрхи тийм техникт найдахаар уул нь ингээл гоё ярьж юмар шүү дээ. Тэмцээд автай ингээл тэнгүүд тийм ажилтай гэлөө тэр завгүй мөнгөд үгүй тэнд харин нэг тийм ажилтай байгаамаа тэгсэн чинь тэгээд нэрээ тэгээд гэл уул нь ярьж байгаа л тий. Их тусам одоо иймэрхүү юм гараад ирэх тусам хүн хоорондын харилцаа багасаад тий. Тэгэл тэр чинь хоорондоо аппликейшн хараалаа энд ийм ажилтай юм гэж бодол тэгэл дууслаа шүү дээ. Харин тийм яг зөв. Яг бол бас ярьсныхаа дараа яхаа зүгээр нэг юу олгож хийвэл бас болох юм тий. Тийм. Тэгээд юу ярих гэсэн тийм тэгээд хоорондоо яриаггүй болчихно гэснээс нөө бүр удаан амьдэрсэн Япон их хоорондоо юм хэцүү байдаг та. Йоо тэр яг ингэдэг гэсэн шүү дээ. Одоо нэг ерөнхийдөө хүүхдүүд нь 18 хүрээд нэг сургуульд ороод гэрээсээ ингээд явчихсан шүү дээ зарим нь. Тэгэнгүүт ерөөсөө яг тэрнээс хойш гингүүд одоо тэр ээж аав нар нь яг 50 60 энэ хүрээд тэгээ угаасаа өөрсдөө ч бас яг тэтгэврт гарах болоод тэгээд яг бүр ингээд нэг юу н одоо хүүхэд өсгөх те тэр одоо ажилланд дуусаад өөрийнх нь хийх ажилланд дуусаад яг ингээ хоёр биний хараад гэртээ суух болдог юм л те. Тэгэнгүүт бүр аимшигтэй бүр зарим хосууд бүр ингээд бидээ бүр ингээд үнэхээр дургу заяо. Маа нэг би нэг оюутан бахад нэг Япон эмээтэй амар найз тэгэл 7 хоног болгон баг уулзсан байхгүй юу. Тэгсэн чинь нэг юм бэ бүр юу гэдэг гэсэн гэж бүр нэг өдөр бүр ингээл амар баярлцсан ингээл өстой нэрээ гоё яана гэлээд байхгүй юу. Тэгэл би яасан гэл тэгсэн чинь манай нөхөр ашгүй нэг юм Кёто руу 3 хоног юугаар аюулаа ажиллаар явсан өстой нэрээ ашгүй тэг гэл заяо. Йоо ашгүй нэг 3 хоног гэртээ амар байх нь гэртээ байхлаараа өстой нэрээ нэг ганц юуны гадаа гараад пост аваад ирэхэд хизээч чаддаггүй энэ төр гэл бүр уурлаа заяо. Тэг бүр нэр үнэхээр дургу. Тэнгүүлээ бүр юу гэсэн гэж ингээд нэг Япон хосууд чинь нөө яа гэм блэ штэ гэр бүлүүд чинь нас орсныхаа дараа нэг чандарлаад чандрыг ингээд нэг юм бол одоо бунханд хийд юм бэлээ. Тэгсэн чинь би тэдний бунханд би лавал тэрнтэй хамт нэг бунханд орохгүй гэсэн штэ аим штэ. Нас орсныхаа дараа ч гэсэндээ хой төрөлдөө ч гэсэн тэрнтэй хамт баймааргүй. Тэгээд намайг ингээд гэр бүлийн минь юунд оруулаарэ гэд би ингээд хэлсэн. Тэгээдсэн штэ ёо амар. Тийм манай өмнөх ажлын Япон юмштай бас хагасанд бид нэр ингээд зарим хагасаа өдөр ажил ихтэй ах юм бол ажиллах уу хэдүүлээ яах вэ их үгүй ярьдаг. Тэсэн чинь тэр за та хэд ажиллах юм бол би бас ирнэ нөхөртөөгөө бүтэн өдөр гэртээ байжсэнээс гэх. Тэр бүр галуухан юмштэй. Харин тийм ээ. Байхгүй тэгэнгүүтээ тэгтээ үгүй тэгтээ бити бүрээр алхаар эegi битээр айгуу дажгүй харьцаатай шүү гэж тийм асуудал байхгүй шүү гэдэг мөртлөө уул нь айгуу харьцангуй айгуу тэр бас нөгөө нэг ингийн Япон гэр бүлээс айгуу юу ахгүй юу яриагаар нь сонсохоор өглөө болгон би нэг үнсэж гардаг гэж аахгүй юу ажилтаа тэгэхэр зөвл нэлээ юу байгаа аахгүй юу айгуу тэгсэн мөртлөө хагасаа өдөр та хэд ирэх 2 хоног гэртээ хамт байснаас нэг өдөр нь ядаж та хэдтэй хамт гэж бүр тийм. Харин тийм ээ. Харин тийм. Тэгэл тэр ихч мэгч бол эмээ энэ бол сайхан тэгэл нөхрийгөө тэр хаалтан цандэр амралттай өдөр нь тэгэл дэлгүүрээр тэгээ явж идэг юм шиг байлаа шүү дээ. Window shopping хийгээл сайхан юм худалдаж авдаг юм шиг байгаамаа. Тэгээ бас амар зарим яриаг сонсоход ингээл зарим Япон эмэгтэйчүүд энэ төр одоо нөхрөө угаасаа тэгэл нэг эмэгтэйчүүд нь нөгөө гэрлэхээрээ ажил хийхэ болчтой штэ гэрээ эзэгтэй болоод тэнгууд ерөөсөө нөхрийгөө ерөөсөө л баг мөнгөний машин л гэж баг зарим нь л та тэгтээ баг тэгж хардаг юм шиг байлээ. Тэгэл мөнгө л олж ирж байгаа болохоор баг л одоо юу гэх хамт байж байгаа гэх юм уу. Хардаа тэрийг би бас нэг бас л нөгөө өмнөх үеийн л хуучин японочууд тэгдэг байх гэсэн чинь одоо хүртэл залуу охтууд тийм үлээ одоо хүртэл тэрний ерөөсөө өөрчлөгдөөгүй. Саяхан би нэг өөр бас нэг гадаад найзтайгаа уулзахгүй юу тэгсэн чинь тэр найзынх нь 2 найз одоо таньдаг эрэгтэй эмэгтэй 2 хос нь одоо гэрэлсэн гинэ сайхан тэгсэн чинь 24 тавтай л залуухан тэгсэн чинь найз охин нь шууд гэрлэнгүүтээ ажилласаа гарсан гинэ тэгэнгүүтээ одоо нэг хар залуугаараа өстэй 24 тавтай тэгэнгүүтээ тэгж аахгүй юу ямар ч юм одоо шал өөр мэрэгчлээ ээжээч нэгтлэнгийн тийм амар үнэтэй
үнтэй биш амар хэцүү шалгалтанд би нэгтлэн болно гэд тэгж байгаа гинэ. Тэгээд тэр шалгалтанд одоо би бэлдэн. Тийм учраас ажилласаа гарна гэсэн гинэ. Тэгээд тэр шалгалтанд болохоор бүр ингээд тоо моо нэгтлэн нөгөө нэг улсын шалгалт тэрний бүр хамгийн дээд түвшингийг нь авна гэж яаж байгаа. Тэнгүүд манай тэр гадаад найз над тэгээд авахгүй тэр зүгээр худлаа зүгээр нөгөө шалтгаан гаргаж ажилласаа гарсан баг. Тэгэл гэртээ сайхан тэр шалгалтанд бэлдэх санаатай хүн. Тэгэл би шалгалтанд бэлдэж байгаа гэл тэгэнгүүтээ тэр угаасаа амар хэцүү шалгалт. Одоо хүн 0-аас эхлэх юм бол 4-5 жил бэлддээс гэсэн тийм угаасаа нэг тийм тоо байдаг шүү дээ. Англи хэлийг 2000 цаг сурчээс одоо сурна гэх юм уу те. Тэгээд тэрэн шиг тэр шалгалтыг 4-5 жил яаж тэнцэн гэсэн тийм дата байдаг. Тэгэхээр тэр угаасаа л нөхрийнхөө юу яах гэж ажилласан тийм ээ. Миний бас юм шүү дээ. Хойлоос японочдыг авах хуралдаалаа тий. Яарч үгтэй нөө. Миний бас гэтээ нэрээ яг үнэ. Яг үнэхээр ингээд яг монгол хүн сонсоод үнэхээр ингээд гайхсан юмудаа л яг толгойд үлдсэн л байна. Тэр өөртөө гайхсан юм бол та хэдүүгээс хам гайхаад өгөөрэй гэж ярьж байгаа. Яас нөгөө нэг Япон охин тэр тэгэхэд яг түрүү жил их сургуулаа төгссөн заяо. Тэгэхээр ч одоо 21 2-тэй л гэсэн үг. Тэгсэн чинь тэгж яриад амжаа ингээд ажилд ороод нэг бараг 2-3 сар л болж исэн баг. Тэгсэн чинь хурдан шиг хүнтэй сумаар байна гэж тэгээд ахгүй юу. Тэгэхээр би тийм үү чи яагаад тэгж байгаа гэдгсэн чинь хурдан хүнтэй сууж яахав дээ ажилласаа гарч гэртээ суухгүй юу. Тэгэхгүй болоод энэ ажлыг хиймээргүй байна ста нэрээ ядаргаатай өглөө алах нь бас жоох гэж. Тэгээд хамгийн гол нь тиймэрхүү эмэгтэйчүүд нэг баян хүнтэй суух хэрэгтэй. Тэгэл ерөөсөө тийм бараг л тийм хурдан шиг л юу ааж хүүхдээ хараад гэртээ суумаар байна л гэсэн. Бас тийм харинтын залуухан хүмүүс эд юм лээ. Тийм угаасаа тэд нар чинь гэртээ суумаар ах юм бол зүгээр нэг цалин авдаг нэг 200 мянган йений цалин авдаг хүнтэй суучих юм бол юу яаж чадахгүй тийм болохоор бас тий угаар хамтдаа тийм тэгэж бас нөгөө нэг одоо юу гин тэрний сэтгэлээрээ биш яг бас тиймэрхүү юмны төлөө болж суудсан болохоор ч тэр ингээд яг сүулдэ дургуулад тий энэ одоо ер нь одоо нөгөө ерөнхий хүмүүс одоо нөгөө сүүлийн үед гадаадтад явж мавсан тийм Японцод ер нь асуудаг байгаа тий амар гоё асуудаг тийм гадаадууд шиг гэхэд сайшаа тиймэрхүү эрэгтэй хүмүүс их байгаа. Тэгэл бүр амар их ажилмаар байна гэдэг эмэгтэй хүмүүс айгуу те. Юу гэртээ суухгүй ажилмаар байна гэл өөрсдөө компанид нар байгуулаад хүүхдээч гаргаад тэгээ явж байгаа хүмүүс. Тэг их байдаг. Тэгээд бас дээр нь Япон эмэгтэй Монгол ч гэсэн тэгдэг л дээ те. Ингээл одоо гэрийн тэргуунд эхлээд юуг нь хоолоо аягалдаг ч гэдэм үү те. Ерөнхийдөө ингээд амар дээдэлдэг гэх юм уу? Аха. Тэнгүү тэр бас Японд бас айгүй их байд юм лээ. Ингээд юугээ тэгтээ бас ямар юм болоо. Зарим нь болохоор нохооноосоо дорд үзэгдэг л гэдэг. Яг тэгтээ бас тийм ээ яг тэгс нэг амар сүртэй тэгж амар дээдлээд байхгүй ч гэсэн ер нь өмнөөс нь л хамаг ямиг л яг хийж өгдөг юм байна л да. Жишээлбэл усан дор хусыг нь дүүргэж өгөөд, хоол ундыг нь хийж өгөөд, тэ пивийг нь цайг нь аягалж өгөөд, тэгэл одоо бараг ор хүнжлийг нь засч бэлдэж өгөөд, тэ тиймэрхүү. Тэгээ тэр тал дээр бас айгуу сантай хитрхи ингээд бас амар жоохон бөөцөлөөд байгаа юм шиг. Япон эмэгтэйчүүд ихтэй айгуу ажиллах тийм. Тэр талаар бол үнээр сайн нэрээ. Тэр сайн тий. Тийм болохоор одоо нөгөө Монгол эрчүүдтэй бас айгуу таарах бах гэж одоо тий. Айгуу тийм халамж. Миний адараас нөгөө Монгол эрчүүд маань жоохон Монгол эрчүүд юу штэ үндсэрэг үзэлтэй гэх юм уу яг тэгэл яг Япон эмэгтэй тэ бас нэг халилцаатай тогтоё гэж боддгоо хаа. Тий. Үнэхээр тэрнээс яг тохирох юм бол нэлээд дайггүй бараг эрчүүдтэй тохирно. Тий. Харин гэх юм бол бүр ингээд үнэхээр яг тэр эрэгтэй хүнийг бол яг нэг ноён мэт байлгаж чадна. Тэгээ ардаа одоо нэг юу нь болохоор Япон эмэгтэйчүүд уул нөгөө нэг нөхөртөөгөө одоо үгдээ нөгөө түрүүн хальт ярьсан тустай өрөөнд унддаг гэж ярьсан шүү дээ. Уул нь бол өөртөө цаадуулсан нөхөртөөгөө ойр юу байх туртай юм шиг байгаа юм. Тэгэнгүүт нөхрүүд нь гэхдээ одоо нөгөө нэг амьдралынхаа хэв маягаар одоо нөхрийн амьдралаа орой орж ирдэг. Тийм болохоор нөгөө сэрэхгүнд бол угаасаа одоо нөгөө тустай унжил ундангуудаа тэр нь тустай өрөөнд ундангуудаа тэр нь бүр ингээ баг зуршил болчих ч юм уу тий. Нөгөө их ажилдаг болохоор тий.
Тиймэрхүү болохоор манай Монголд ч юм болохоор тийм юм байхгүй болохоор айгуу тохирох байхаа гэж бодод тийм аа тий. Харин тийм. Монгол хэрэгтэй. Манай тийм учраас манай залуучууд суухгүй маа гэхэд ядаж Япон хүмүүстэй үерхээрээ Харин би хэлхийн цаашаа. Тийм. Тэгээд бас хэрвээ яах юм бол одоо хэл сайжрын шүү. Тийм. Хэл сурах хамгийн урд арга гэдэг юм шүү, тий. Гэхдээ нөгөө нэг Японд анх хэрэгтэй ч яах вэ нөө ярддаг гайгүй ярддаг болоод ирсэн чинь хүмүүс Японы залуутай юу, Японы хөртэй юу гэж айгүй асуудаг гэсэн. Тэнгүүт минь амар дургу өртөг гэсэн. Үгүй би энийг сургууль өөрөө сурсан. Ер нь тэгээд таймлаад хэлэх юм бол яг Япон хосууд гаднаасаа ингээд жоохон кул те, жоохон хүндэрч юм шиг хүүтэн харагдаг ч гэсэн өөрсөнд нь бол ерөөсөө тийм биш байдаг. Яг л одоо байжгүй болоод идэв шүү цаадаг. Тийм. Яг л бид нартай адилхан те, яг л монгол хүмүүстэй адилхан, бусад тосоотойг адилхан л байд юм билээ. Тэгээ хэрвээ Япон хүнтэй одоо хосолъё гэж хэрвээ бодож байгаа бол бид хоёрын саяны хэлсэн зүйлүүд бас хэрэг болох байхаа гэж бодож байна. Тий, тэгээд одоо танилцах тий тэр аппликейшн ашиглаж олж юм тийм ээ. Тэгээд хоолны газар гадуур нэг амар тэгж танилцъя барья гэдэггүй болохоор угаасаа тэр нь орчин үеийн арга болчихсон. Тэгээд дээрээс нь тэр гокон гэхээрээ арай нэг юм жоохон зүгээр би бинээ танилцах юу хөнгөн маягийн тэгээд омиай гэхээрээ бүр нөө гэрлэх зарлагтай тийм ээ. Аав ээж нь баг одоо нийлж одоо танилцуулдаг ч юм уу тий. Нэг жоохон дээр үеийн тэр ястаслал нь одоо хүртэл байдаг омиай гэд. Тиймэрхүү ер нь нэг жоохон гэрлэх насанд болцсон одоо дараагийнхаа ажил төрөл юмаа өглөж авахгүй бол болохгүй тийм байх юм бол ер нь омиай хийгээд эхэлдэг тий хүмүүс байдаг. За тэгээд энэ удаагийн дугаар таалагдсан бол лайк дараарай. Дахиад бас иймэрхүү тий сэдв яриулмаар сэдв байх юм бол комент бичээрэй гэж хүсэж байна. Тэгээд манай ивент байгаа шүү дээ. Бонд дөнгөж ирээд удааг байгаа залуустай зориулсан анхан шатны хэрэгтэй зүйлүүдийг бүгдийг багцлсан 2 цаг гарны хугацаанд дээр одоо материалаа бэлдээд тарах материалаа маш их ярих юм байгаа. Тэрийгэ бэлдэж байгаа. Тэгээд тэр ивентэд маань оролцоорой Монголоос, Японоос оролцож олно тий. Ивенттэй бүртгүүлээрэй. Манай Facebook пэйжэд зар байгаа. За тэгээд энэ удаагийн дугаараа ингээд 21 дахь удаагийн дугаар. Тий 21 дахь удаагийн дугаар ингээд нэрээ бид хоёр нэрээ Япон подкаст гаргасан. Сонсноо та хэд тий подкаст гаргасан сонсноо та хэд ямар санагдсан. Тэгээд ямар ч сан ингээд үргэлжлүүлээд хийгээд явах болно. Тэг ямар нэгэн гоё ярих тий сэдв энэний талаар яриад өгөөч гэдэг юм уу. Тиймэрхүү юм байх юм бол бичээрэй. Тиймэрхүү байна. За тэгээд энэ удаа ч гэсэн дуслан сонсно. Баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.